хин нэгэн олныг танилцуулсан бүсгүй энэ сайн шүү, энэ гоё шүү гэснийг нь аваад тавилал тийм гоё биш гэж бодож. Сайн байцгаана уу? За би өнөөдөр оройнхаас арчилгааг хийж агаад би яг одоогоор бол энэ Mixun branding collagen glass skin mask-ыг тавьсан байна. За ингээд түрхэж өгөөд хэсэг хугацааны дараа хатдаг хатгаар нь хуулж авдаг төрлийн маск. За тэг glass skin буюу арьсыг тийм гоё голхор гөлгөөр гөлчгөр болгож өгнө гэж байгаа. За тэгээд сүүлийн үед брэндүүд агуулдаг болгосон нөгөө PDR-1 маань агуулсан давхар 9 төрлийн пептайд агуулад өгсөн болохоор хөгшрөлтийн эсрэг гэж үзэж байгаа. За тэгээд коллагеныг агуулсан давхар чигшил өгөх зорилгоор гиалуроны хүчил буюу hyaluronic acid-ыг агуулад өгсөн ба. Тэгээд энийг тавьсны дараа арьс айгүй гоё нэг юм зөөлөн булбраа нэг юм яг нэг ялах хүүхдийн нэраа хүүхдийн онжих шиг болчдөг. Тэгэхээр нэг завн байгаад боломжны хувьд 7 хоногт нэг удаа иймэрхүү маск төрүүлэх зүгээр. За тэгээд энэ хуулаад авна гэдэг маш гоё зөөлөн учраас учиргүй нэг арьсны шар үсэд нэрийг бол нэг хуулаад авахгүй арьсыг нэмзэгшүүлэхгүй учраас та хэд маань нэг иймэрхүү төрлийн заримдаас нэг сонирхолтой бүтээгдэхүүн хэрэглэмээр санагдвал би бас энэ Mixun-ийн энэ collagen glass skin mask-ыг бас зөвлөж чадчих. За тэгээд өөр надад ямар маскууд идэг вэ, ямар үед тавьдаг вэ гэдгийг бас аль тальд яриад өгье гэж бодлоо. За дараа нь болохоор мэдээж нөхцөлттэй арьстай, за тэгээд тослог арьстай хүмүүст байх одоо 100 ясны байдаг юм charcoal буюу хар нүрсний агуулмжтай тэгээд ийм blackhead буюу хар батханд зориулагдсан ч гэдэг юм уу те ийм маск байдаг. За тэгээд энийг бол маш богино хугацаанд тавиад учиргүй арьсыг айхтар хатаагаад нэг ийм хумралдаад ирэхээс өмнө газ бүлээн усаар хэсэг байлгаж одоо нэг ясны зөөлөж байгаа дараа нь ингээд угаавал их зүгээр идэг ийм clay mask би бол заавал зайшгүй хэрэгэлдэг. За заримдаа арьсны нэг өнгө одоо нийтдээ нэг жигд бус байдаг. Гэхдээ энэ бол нормал санаа зовх хэрэггүй. Зарим хүний туханд бор хэрний доотлынх нь хэсэг нь цав цагаан байдаг ч гэдэг юм уу те. Янз бүрийн л асуудалтай хүмүүс байдаг. За тэгмүүд энэ I'm from brand Beauty Secrets албан ёсоор оруулж ирдэг энэ rice mask байна. За энэ дудааны маск ойлгомжтой ийм арьсыг одоо цайруулна. Тэгэхээр бас 7 хоногтой нэг за бүр үнэхээр боломжгүй бол 14 хоногтой нэг удаа тавихад их зүгээр байдаг. За хуучин бол би энэ fig scrub mask-ыг их хэрэгэлдэг байсан. Дотроо нөгөө хушиг эднэр юм fig нь өөрөө нөгөө жимсчтэй тий. Тэгээ энүүгээр ингээ баг зэрэг гуйжууланга ийм цэвэрлдэг маск байдаг. Дараа нь болохоор ийм mug bean гэдэг нөө миний Shrek шөнгөтэй болдог гэдэг энэ House of Dawa бренди бас маск байдаг. Эднийд бас white rice гэдэг ийм маск байдаг. Тэгэд энэ аль нас их зүгээр байдаг. Мөн адил Beauty Secrets оруулж ирдэг. За нөгөө тэгвэр надад болохоор Skin Food-ийн rice wash of mask гэдэг PR box-оор ирчихсэн маш гоё юм зөөлөн бүтцтэй ирнэ. Арилгад жоохон төвхтэй. Тэгээд угаасны дараа нэг юм арьс нэг юм гоё refresh буюу ингээд нэг сэргсэн юм шиг надад санагддаг. Тэгэхээр Skin Food энэ бас их зүгээр байдаг. За тэгээд дараа нь болохоор Astral Sim brand Sand and Sky гэдэг энэний нэг bounce mask гэд байдаг. Энэ их гоё. Bounce гэдэг нь би энэ дээр бол юу хийцэн байгаа хаа рил хийцэн байгаа гэж чи нэлийн доош нэг юм цэлцэгнүүрэн бүтэцтэй bounce mask. Тэгээ энийг одоо хэрэглээд угаахаар арьс нэг тийм гоё үнэхээр гоё гүлгэр болсон байдаг. Тэгээ өөрөөсөө хайрласаар аваад хэрэглэхгүй удчиж тэгээ удахгүй хэрэглээд дуусъя гэж бодож байгаа. За энэ дээр бас pink clay гэдэг ягаан өнгийн шавар маск байдаг. Хатгаараа юу болчт юм бэлээ? Ягаан гардаг хэрний хатгаараа цагаан болчдөг юм шавар маск байгаа. За тэгээ энэтэй адилхан бас сайн одоо ягаан хэрнээ хаталт нь цагаан болдог Cowdly маск. Энэ хоёр нэлийн төстэй юм билий Европ брэндүүд дундаа. Тэгээ Австралид идэг бүсгүйчүүд бол энэ Sand and Sky-г би бас зөвлөд байгаа тэр идэд маань таалагддаг. За тэгээд арьс нэг юм тижэл алдсан эсвэл нэг юм будалгаар нэг будалт авдаггүй ч юм уу нэг сонь үе байвал I'm from-ийн бас энэ honey mask гэж байдаг. За эдний дээр мөн адил одоо арьс жоохон өрөвсөөд эсвэл идэвхтэй батга их гараад эсвэл авраг муухай том батга гараад ирсэн үед хэрэгэлдэг mugwort буюу тайвшруулах одоо өрөвслийг намжаах бас тийм маск байдаг. Тэгээд I'm from түрүүн хэлсэнчлэн Beauty Secrets оруулж ирдэг honey mask-ыг давуу талтай бусад маскыгаа бодвол бусад нэг 5, 10, 20 гэд өөрсдийн лимиттэй хугацаатай бол honey mask-ыг маш удаан тавьж болдог. Айгуу гоё. Тэгээ мэлэн жоохон өөрөөсөө харамлалахгүйгээр сайхан нялж өгж байгаа бол тэг цаг магийн дотор тэл гэр мэрээ цэвэрлж явахдаа энэ сайхан төрөвчээд
усанд орохдоо бүлээн усаар аваад өнгөд арьс их гоё ялдаг. Тэгээд ийм олон төрлийн маск байдаг. Тэгэхээр арьс бол дандаа нэгэн хэвэн байна гэж байхгүй. Хүмүүс ингээл би нормал эмзэг арьстай, би T-zone холимог арьстай гэл те. Заримдаа үнэхээр их oily болдог, заримдаа үнэхээр бүр tag dry болдог. Одоо янз бүрийн асуудал болдог. Мэдээж бидний өдөр тутмын амьдрал, стресс, нойр хоол одоо тэрийг бүхэн болгон ярьдаг болсон те. Тэгээд энэ олон хүчин зүйлүүдийг бид нар контролдож нэгдэж чадхаа болцсон. Одоо юу гэдгийг зарим хүний мэрэгжлийн онцлог нь өдөржингөө компьютер дээр суудаг хүн бол тийм үстэй. Арьс бол маш их тэр хорт туяаны одоо урд байснараа за тэгээ нарны төсөө дамаа сэргээдэггүй монголчуудын хувьд бол маш их түлэгдэж идэг, маш их одоо эмзэгч идэг, өөрт заримдаа мэдэгдэн ингээл учиргүй аргаад ирдэг ч гэдэг юм. Ичи буюу нөө захнах мэдрэмж төрүүлдэгч гэдэг юм уу. Тэ янз бүрээр илэрч болно. Тим юм чин бүгдээрээ гэртээ гэрийн аргаар гэхдээ баталгаатай албан ёсны эрхтэй дэлгүүрүүдээс очиод тэрнээс биш зарим брендинг одоо хүмүүс чинь ингээд тэ онлайн шоп нэртэйгээр энэ хэдий маань хулихаар их зарах юм а зарим нь бүр лангуу нээжсэн хэрний хулих бас байгаад байх юм а гэхдээ яг албан ёсных мөн үү эсвэл гэдгийг та нараас нэг айхгүйгээр чөлөөтөөс нөгөө хэдээс асууж иж болно. Гэхдээ ихэнх нь бол орлогоо бодо тийм ээ албан ёсных гэд хэлэх бах. Тэгэнгүүт би бол яаж мэддэг вэ гэхээр тухайн компани руу мэйл бичиж асуучдаг. Тэрийг намайг татдаг хүмүүс бол үжиг мэддэг болсон. Би нэг тийм жоохон хашир гар байгаа. Тэгээ exclusive эрхийг нь авцсан. Одоо Монголд цөөхөн байгаа Cloud9, Beauty Secrets, Flame Store Enter гэдэг энэ гоё хідэн дэлгүүрүүдээр илүүтэйгээр үйлчлүүлж тэдгээрийн оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг туршаад аль нь таалагдахаа мэдрээд тэгээд одоо юу гэдгийг сонголтоо хийвэл их зүгээр. Тэрнээс биш хаа нэгэн газар хин нэгэн олонний танил болсон бүсгүй энэ сайн шүү, энэ гоё шүү гэснийг нь аваад тавилал тийм гоё биш гэж бодож байна. За тэгээд үг ихтлээ өхөр нь холдлоо гэдэг шиг ийм байна. Тэгэхээр арьснаа мэдэрч сурах нь хамгийн чухал. Мэдрээд сурцсан арьсан дээр бүтээгдэхүүн сонгох үнэхээр амархан байдаг. Тэгэхээр түрүүлээд арьсыг мэдэрхийлж чухал байх нь шүү дээ, тий. За тэг бичлэгтээ минь ханд байсан баярлалаа. Асуух зүйл байхгүй комент хэсэгт үлдээгээрэй би та хэд чадлаараас хариулъя.